Чойж сүрэн сайдад хандаад ажлын сандаа хэлэхэд мэдээж энэ эрчим хүчний салбар бол стратегийн салбар аа. Энэ бол цаг агаарын шин чанартай, улирлын шин чанартай асуудал биш. Урт хугацаанд Монгол улсын хөгжлийн доктортой байдлыг хангах стратегийн чухал салбар. Гэтэл 2012 оны үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтай холбоотой зүйлийг бас өмнө Банкны орны хурал дээр та бүхэн санал солилцож ирсэн. Тухайн үед бол яасан гэхээр 10 жилийн хугацаанд буюу 2020 он гэхэд Монгол улс эрчим хүчний бие даасан тусгаар тогтнолоо олно гэж заасан. За ингээд тэрнээс ч хойш 15 жилийн хугацаа өнгөрөөд өнөөдрийн нөхцөл байдал дээр асуудал байдгаар хэцүү байгаа. За тэнгуү салбарын сайдын хувьд та юу гэж хэлж байгаа вэ гэхээр бид нар прагматик байх хэрэгтэй юм байна. Манай улсын хөгжлийн бодлого бол амны бэлгээс ашдын бэлэг гэдэг томьёогоор яваад. Гэтэл яг бодит байдал болох юм бол эзэн хичээгээд заяа хичээгээд бүтэхгүй нөхцөл байдалтай ийм сорилт бэрхшээл нөхцөл байдал байгаад байна. Тэгэхээр одоо бид нар энэ төрийн бодлогыг ялангуяа энэ стратегийн томоохон бодлогуудыг бид нэг амны бэлгээс ашдын бэлэг гэдэг зарчмаар биш хүйтэн логикоор маш прагматик хандаж их хэрэгтэй болчихж байгаа. Нэг. Хоёрдугаарт энэ намраас магадгүй намрын чуулганаар магадгүй үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал ороход одоо шинээр дараагийн 10-аас 20 жилийн энэ бодлогын бичиг баримт ороход та энэ хариуцлагатай салбарыг толгойлж байгаагийн хувьд яг тэр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсруулж байгаа ажлын хэсэг тэр экспертүүдэд салбарын энэ зовлон, сорилт, бэрхшээл, шийдэл, дүүний хувилбар өгөгдлүүдийг маш сайн ойлгуулмаар байгаа. Манайх алсын хараа 2050 дунд хугацааны 2040-гээд баахан хөтөлбөр гаргангуудаа ямар асуудал гаргаад байна гэхээр тийм романтик гэгээлэг юмнууд л өрөө тавьчихдаг. Яг нарийн юмны тэр гүн рүү нэвтсэн тэр зовлон жаргал, эрсдэл, түүний үнэлгээ хэмжих нэгж байхгүй. Яагаад байхгүй гэхээр энд бол симуляц ерөөсөө ашиглахгүй байна. Төсөөтэй арга буюу төсөөтэй загварчлалын судалгаа байхгүй. Эрчим хүчинд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр ямар хэмжээний дэд бүтцийн шинжилэл явагдаад тэр нь ямар хэмжээний бүтээмж бөгөөд аюулгүй байдал нэмэгдүүлэхийн энэ нь эдийн засагт ямар хэмжээний үр өгөөж өгөх юм бэ гэдгээ тэр болгон тодорхойлдоггүй байна. За 3 дугаар асуудал бол яг хүүтрээд одоо ингээд удахгүй наадам болноо. Ингээд монголчууд зуны сарыг 6 юм шиг явнаа. Намар болноо, утаа гарнаа, хүүтрнэ. Халтрага гуулга бий болноо. Тог тасарч магадгүй гэж байна. Яг ингээд асуудал тулаад ирэхээр л бүгдээрээ энэ асуудал руу мэддгэнч тэр мэддгүнч тэр бүгд ус төржлөг туулширдаг. Тэгээд тодорхой хүмүүсийг улс төрийн ямар нэгэн зорилгоор буруутгадаг. Тэгэл дуусчдаг. Асуудал шийдэгддэг. Тийм учраас та энэ хариуцлагатай стратегийн салбарыг бас толгойлж байна. Баггүй хугацаанд толгойлж байгаагийн хувьд одоо яг бодит байдлуудыг асар тодорхой ярмаар байна. Сонгуул хол байна. Тийм учраас яг бодит байдлуудыг тодорхой яриад энэ их хурал дээрс тэр Банкны орон дээрс тэр яг тодорхой шийдлүүдэд яриад юмаа явахгүй бол ерөөдөө бид нар нэг тийм уриал лозунгийн маягтай нөгөө л Монгол хүний амны бэлгээс ашдын бэлэг гэдэг зарчмаар асуудал хандаад байгаа учраас юм шийдэгдэхгүй байна гэж. Тэр зарчмын хувьд бол үл санааг дэмжиж байгаа. Тэр утгаараа бол энэ дээр 7 хэмжиж нэг огтолж асуудал нухацтай байх талаас нь анхаараач. Эцэст нь дахиж хэлэхэд бол яг энэ төслийнхоо энэ одоо эрх зүйн шийдэл улсын хурлаас гарлаа гэхэд симуляц төвшөнд ямар байх уу гэдэг дээр илүү сайн мэдээллүүдийг өгөх ёстой гэж бодож байна. Баяр хүргэе. Амжилт.